Хүүхэн шуухан машин тэрийг дуулаад бид нар уусаар аавэж атуумад аргас чулуу бороо бохстой бохс. Хүнд ажиллах юм бол манай нэг ах хамаатны ах манай гахаан ферм байгуулад гахаан фермд ажиллах уу гэд. Цалин айгүй гайгүй дээшээ сонсогдохгүй. Тэгэл гахаан фермд ажиллахыг л ажилласан. Яа бурхан минь зөв. Гахаан ферм гахаачин хүний ажил бол зүгээр яг энэ угаасаа тэгдэм билээ. Энэ дэлхийн хамгийн одоо өндөр цалинтай ажил бол гахаачин гэдэг юм бэл. Айгүй Европт гадаад бол амар үнэтэй юм. Монголд бол бүр шившгийн хоголдоо. Гэтэл айгүй дээшээ үнэтэй сонсохоор нь хэд хоног ажилласан. Йоо байж болох бүх л нөөц болцоор ажилласан. Гахаа барьж зөө. Голдоо ийм нэг хүн ингээл явах зайтай. Тэгээд хоёр талд ингээл сэтгтэй дан гахаа байгаа шүү дээ. Бордоо хөдлөхгүй хам жижиг тийм. Тэгээд ингээд одоо юу гэдэг иймэрхүү дүрлжин юутай яг биенийх нь хэмжээгээр нь ингээд сэтгэлсэн. Тэгэл тооронууд нь зүгээр. Тэгээ зүгээр сүлжтэй зүрэндээ тэр дунд чимээ мэм бол амар ш. Чимээ өнөр бол хэцүү. Тэгээд ийм канистртэй ийм том юм хоолоо барайл. Тэгээ хувинтай хоол хивэг. Ваа өмхий нөгөө тэр өмхийч цаашаа дөө нэр өмхий цаашаа үнээр амар хэд өдөр усанд ороод ахтал үнэр гардаг байхгүй. Шингэж хөөр. Тэгэл нөгөө сэтгнийх нь хаалганы онгоолонгууд нөгөө тэр тэнэг гахаач тэнэг том гахаач. Гэл зүрх. Намайг зүг төмөр юунуудаа авчаад хөл хугалчаач амар. Тэгээд зүгээр сүйдээ сорж байгаа ч зүгээр. Хаалга онгоолож ороод зүг гахаанууд эргэтэн зүг хоншоонд нь тип гэж зүгээр шиглээд гэл болонд очингууд зүгээр наам гяс хоолаасаад дахиад эргэтэн зүг бошоогоо шиг гараад. Яг энэ мэтчлэн систем байж. Амар хүнд явж тавьчих. Сүүлдээ нөгөө тооронууд моороонууд чинь зүгээр 11-11-ээр нь өрөөнүүдэд нь хийх хэрэгтэй байхгүй. Тэнгууд тэд нар чинь сэтгэлцэн жижиг юм аа багтаар гараад ийш тийш гүүгээд газараас шууд чихнээс нь бариад байгаа шүү. Гэл тоолол нэг хоёр та зүгээр янз янзаар. Тэр голынхаа сэтгэр нэг удаа нэг том гахаа гараад алдаад. Тэгээд би яг хоёр торныхоо голоос ингээ барьцсан байжсэн. Нөгөө гахаач ирж ийна бүр яг тогтоох хэвээр гаргачвал нөгөө хашаанаас гаргачвал алдчихна гэж бодоод. Ферм дотроо яг харж байгаа л яг салтаагаар шидүүлсэн яа. Агаар дээр эргэлдээл би газар яг гахаан баасан дунд унаа. Угснаас нэг нэг айстэн нэтрүүлэг 3 сая юу хийжтэн. Чи ток хийж барахгүй штэ. Ямас байштэн. Цогтой ахнаас нь байштэн. Туу дорчснай. Намуу Миний бас нэг одоо нэг юу гэдгийг бас нэг хичмээр чих юм уу. Тэгтээ бас ингээд миний амьдралд нэг бас ингээд гоё урам өгсөн зүйл болохоор нэг юм болсон аахгүй. Нэг хоёр Европ хоёр хүн, хоёр орчуулагчтай гараад хоёр хүүхэнтэй. Тэгээд яаж явсан бүү мэд. Яаж ч манай Монгол VIP гэр дотор ороод захиалгыг чинь тэгснэ бүх тэгээд чинь ерөөс хоол амсах зорилготой. Энээс нэг this one мангар хоол захиалаад төрөлхнээс ямар хоол захиалаа. Ямар хоол захиалаа. Би л байсан бэл энэ нэл захиалаа. Ингээл 200 300 мянга захиал бодоол зөөр захиалгууд нөгөө тэгээ нөө том тавхтай хоолоод өгөхөнд бол нөө эсгийн хаалгатай хөлөөрөө ингэж жагаад доошо тонгоогоод хоолн чүнд тэгээд нөө Монгол гэрнийнд тэгинт галтгаа энэ хоёрын хооронд хөлс баас гараад баг хамарнаас хөлс тусалж байгаа байхгүй. Тэгэл би ингээл хоолуудаа бүгдийг нөгөөл ингэж ах тэр нэг гадаад нөхөр жуулч нав өрөвцсөн юм шиг байна. Харж байсан аа. Лацанаас эвга шафтна абдигүү мөн гэжсэн. Тэгэхээр юм нь ойлгохгүй гэж байна. Чек тооцоо гэлтгсэн. Чек гэсэн чи. Окей гэх. За гутаа шо тооцоог авчихсан чи. Тип карта өгөхдөө нэг олон улсын карт өгч байгаа. Карт өгөхдөө юугаач мэдэхгүй. Очоод карта уншуулчаал. Очоод гарын хэсгийг зурулчаал. Тэгэл нөгөөдгөө хичээл за болчлоо гэж байжсэн чинь. Гэсэн чинь нэг арчуулагч хөөхн. Хүши мэдөө сая манай энэ хүн чинь сая чамд хэллээ штэ. Энэ тооцооны 10% нэмээд өөр дээрээ аваараа гэд тэгсэн байл гэсэн чинь тэр чинь одоо 300 400 мянган төгрөний тооцоо болсон. Тэрний 10% гэхээр 30 40 шууд толгойд таф гэдээ ороод ирчих واخ. 10% нэмээд аваараа гэсэн чинь. Би тэгвэл аваагүй газ хэл аваагүй хэлээгүй яа. Нөгөө гой царай барай байх болцсон. Шууд сонирн бол аваагүй газ хэлээд гэсэн чинь нөгөө гадаад нь сонссол
амар инээгээл тэгснээр гарахтаа миний хормогчонд нэг юм хийгээл гарахгүй. Тэгсэн чи би дотор бодчих. 10 20 нэг цаас өгсөн. 10 мэдээ хүн бил яг юуныхаа хэмжээгээр сэтгэнэ гэж оюутан байсан. 10 20 мангар удаа goodbye thank you Хармаар санагдаад байгаа шүү дээ анхаарал. thank you very much гэж гараал явлаа. Нөгөөдхөө яг захалнаас таа. Нөгөөдх гараал яг захалсан чи яг $100 гарлаа. Тэгэл зөв нүднээс бүлт магна бутшааж авч. Тэгэл нөө зөөгч нарыгаа бүгдийн тенкэн дээр ажил дуусгацсан үед ингээд тенкэн дээр бүгдийг ингээд суулгацсан. Өөрөө соц нэг юм драфт пи барьц. За төлөө. Дайж байлаа өөр яа. Тэр цагаас хойш гадаад хуурж ирэхээр хандлт өөр харьцдаг болсонгүй юу? Ер нь бол тийм шүү дээ. Бараг л Can you hide my teeth please гэдэг. Миний үүсгэн үс хаана байна гэж чам. Тэгэхээр нөө Монголоос ичнэ гэхчээр жоохон гайд майдаас санаа зовоод байна. Нөгөө дан гадаадууд бол хамаагүй залуучл юу ахах чөлөөд байж. За дахиад. За 1-0. Ап.